믿음 гэж өөрсдийн ном сонсраад төгсдөг артаа маань балансгүй үнэ хэмээн хэлдэг. Үнэ гэдэг мөнхийн хойшгүй төрөлийн чиглэлээр сургаалт ном сонсоод цаг үеийн урсгалтай хамт тухайн нийгмийн хүмүүсийн захиргээ бичиг ойны төвшин төлөвлөрөн үннийг зааж өгдөг сурах бичгтээ ажиглаж байна. Есүс аргач гэдгээ таниулж итгүүлэхийн тулд эц шиг ганцыг үзүүлж байсан. Есүс бурхан хязгаар нэгэн өдөр шив үнийг эргэх болно хэмээн айцжээ. Өнөө үйл шинжлэх ухааны онол хүнсгүй төсөлтөөр багтаажаагүй бол хүмүүс ойлгож хүлээж авахгүй байсан. Орчин үеийн хүмүүсийг материализмыг ханхуй тогтоос зүүжиг төчгөлүүдэх хангалттай хүч дутагдaltaй байна. Иймд үннийг ингээр догийн үндэстэй ойлгомжтойгоо илэрхийлэх шин үнэ гарч ирэх ёстой. Шин үнэн сүнсний нөөцийг тайлах ба Христийн шашны ариун сүнсийн гурван холбоо байдгийг маргаантай хэцүү асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Боловсролтой хүмүүсийн үед Есүс бурханы хүү аргач гэсэн энгийн тодорхойлолт хангалтгүй юм. Шин үнэн Есүсийг яагаад хязгаар хаана хэрхэн ирэх тухай зааж өгөх үүрэгтэй. Ямар үүрэгтэй вэ? Шин үнэн шашны эдийн үрдэн борох додоод үнэ ба шинжлэх ухааны хайгуулын үрдэн борох гадаад үнний мэдлэгийг нэгтгэж чадах ёстой. Түүхэд очиж өөрөө хүлээх хөтөлбөрийн энэ хоёр төрлийн мэдлэгийг олж авах тэрхүү үннийг ялж хайсаар гэсэн. Шинжлэх ухаан урагшсан хүчтэйгээр хүний оюун ухаан илүү хөв хашиг болж бодит байдлыг шинжлэх ухааны үндэстэйгээр ойлгож мэдэх болно. Шинжлэх ухааны тайлбар нотлоос нэгээд хол баяртай. Өнөө үед хүмүүс додоод мэдэх буюу шашны ирүү логик үнэмшилтэй байхыг шаарддаг болсон. Түүнчлэн уналтанд орсон хүний нүгэл сэтгэлээс ургаан гарах муугийн замын хаан агдагч зүрхсэтгэлээс гарах сайнны зорилгыг хэрэгжүүлэх замыг чиглүүлж өгөх үүрэгтэй. Шин үнэн хүний дотор байдаг заримдаа сайн руу, заримдаа муу руу тэмүүлдэг зүйлсүүд хоёрдмор сэтгэлээс сарах замыг удирдаан чиглүүлэх ёстой. Мэдлэг бот хүч чадал дахин амьдралын гэрэл гэгээ. Мэдэхгүй бол хайрах сэтгэлс төрөхгүй, хайрах сэтгэлс түүний төлөө бүтээх санаачдаг хэрэггүй. Хүн анхнаасаа сүрүүдийн амьдралд чадахгүйгээр үдэгсэн ба бурханыг үр мэдэх байдлаар бидний амьдралыг өөрөөр замуу хөтөлбөрөөр дамжихгүй гэдэг. Хүний үсэг муцаа. Шин үнэн бурханы зүрх сэтгэлийг таниулж өгөх үүрэгтэй.
Түүний бүдээтэй бүдээс бай байсан зүйлс. 그게 내가 이제 한이 잘했으면 좋겠어요. 아이다스 생각 감사합니다. 도희 도시 도시니 아키 도도 한이 좋습니다. 그래서 오지간 시즌에 가다. 나이는 보러 한이 도시스리 비트만 이렇게 되마. 시우는 안스테히게스 발다치스 이데알트믹시 사나가 발조스 마데르트믹스 시게스네 흐트르흐 신데히로 흐트르 사기때 발테스테. This generation rejected credit that he undertook. Тиймээс шин үнээр дамжуулж ханы таньж мэдээд сүсээ ертөнцийн бодит байдлыг мэдэрч амьдралын өмсөн зорилгоо материаллах дэлхийд тавих бус мөнхийн дэлхийд тавих ёстойг ухаарах болно. Шин гэрэлт түүхэндх бүх зүйлсэд байсан хүмүүс нэгдэж нэгэн том гэрэлийг бүтээх болно. Шивний тавдах бүргэн бүх хүнийг тэнгэр бурханыг дээдэлсэн нэгэн өндөр гэрэл болгох яадаг. Түнсээ бүцбаа базар дэлхий харьцаа хамааран харьцаа бүтээх ёсод ядуу захны энерги. Хүндрэлтний нүгээр түүнээгээ төгсдөг болов нүгээр хүмүүсийн түүхийн шин энерги үүрэх болно. Хүндрэлтний энэс үсэн хүлээсэн энэ нүгээр үедээ хийсэн тэгдэг хиваазыг үүрэх болно. Шивний тав үүргэснээр эцэг шижгээ ухаан сасны нэгдүүлээ. Хүмүүс үнийг логик хүлээжтэй багасаа гэж хүсдэг. Хордмор сэтгэл буюу хүний зөрчилдөөн байдлыг төгсгөх оргох. Муухай экүнсиг мэдэж жинхэнэ сэтгэл хөдлөл хүсэл зорилгоо дахин сэргийлэх. Өөрөөр ханы зөв сэтгэлийг таниулж өгөх, бурханы анхдаг сэтгэлийн хөвдагөө түүний утгаас шийдсэн. Дөрөвдөд арцлын идеализмыг шин төвшөнд гаргах. Сүнсээр дүнцийн талаар зааж өгснөөр материаллах зүйл чиглэн хүмүүсийн явцуу зорилгыг айлгах. Шаардлагатай тэнгэр ухааныг дээдэлсэн хүн төрөлтөнд нэгэн гэрэл болгох тэнгэр активацийг бий болгох. Өнгөрсөн одоо ирээдүйн бүх хүмүүсийг авах. Hi. Энэ одоогийн тэмхүү төрний зураг хэзээсэлтийг дагаар хэлбэрөө одоо ямар нэгэн шийдвэр гарч ирэх ёстой гэж үзэж байна. Тэгээд одоо хувь хүнээс эхлээд энэ дэлхийн түвшийг бидэд байгаа энэ зураг архив төрөө одоо шин үнэн гэдэг одоо гарч ирэх ёстой юм байна. Тэгээд энэ шин үнэн гэдэг нь ямар зүйл байх ёстой вэ гэхээр энэ тав үргэлжлэх гэсэн байна. За нэгдүгээрт нь шинжлэх ухаан шашныг нэгдүгээрх. Одоо
шашны түгээгчид өөрийнхөө шашныг тийм төгс гэж үздэг ч гэсэндээ тийм бурхан байдаг ч юм уу үгүй тийм шинжлэх ухаанаар тийм батлахгүй бол бүх энэ дэлхийд байгаа бүх хүмүүсийг ихэд хангахгүй тийм эри үе гэсэн байгаа. Тийм болохоор хүмүүсийг тийм шинжлэх ухаан шашныг бүх үзэл бодлыг бүх шашны үзэл бодол бас бүх шинжлэх ухааны үзэл бодол энэ бүхнийг нэгдүүлэх хэрэгтэй болсон байгаа. Хүмүүс үннийг логик нэмсэлтэй нотолж өгөх зааж өгөх энэ шинэ гарч ирэх хэрэгтэй байна. Хоёрдугаар сэтгэл буюу хүний зүйлсүүд байдлыг зөвшөөрөх болгох. Одоо хүний сайн хүсэл муухай хүсэл энэ хоёр сэтгэлийн дотор тийм хоёр хүсэл байдлыг мэдсэн бол энэ сайн сайхан сэтгэлийн дагуу амьдрах тийм үйл явцыг мэдэж чадах энэ шинэ хэрэгтэй байна. Гуравдугаар нь бурханы зөв сэтгэлийг таны өгөх. Энэ бид энэ хороо дэлхийг бүтээсэн тийм бүтээгч бурханы зөв сэтгэлийг мэдэх хэрэгтэй. Зүгээр бурхан гэж байт юм байна ч юм уу. Зүгээр биднийг хороос харж байгаа бурхан гэхээс илүү биднийг хараад өөрийнхөө бүтээл болсон тийм хороо дэлхийг хараад бурхан ямар сэтгэл төрсөн болов ямар зөв сэтгэлээр байдгийн болов гэдгийг энэ шинэ үнийг дамжуулаад мэдэж чадах тийм чадвартай байх ёстой. Дөрөвдүгээр нь ардчлал бас идеализмыг шинэ төвшөнд гаргах. Идеализм, материализм гэсэн тийм хоёр үзэл бодол энэ хооронд одоо за том хоёр үзэл бодол байдаг байна л да. Энийг хоёр хуваагдсан энэ байдлаас таван гараад аль тийм сайн талыг өөрсөн шинэ төвшөнтэй тийм үзэл бодлоор бид нар тийм амьдрах тийм боломж шинийг дамжуулаад гарсан байна. Гарах юм байна. Тавдугаар нь Тэнгэр бурханыг дээдэлсэн хүн төрөлтөнд нэгэн гэр бүл борох. Тэнгэрийг зэвэж. Тийм энэ дорон дээр бомын бүх хүн төрөлтөнд нэгэн гэр бүлийг бие хайрлаж бие тийм туслахтаж тийм муухай тийм данчиму ийм дэлхийд урьдчилан тийм зөвлөг даван гараад бүх хүмүүс тийм хамтдаа ад жаргалтай хин нэгэн тийм зөвлөн тийм зовох хэрэггүй тийм бүх хүн төрөлтөн нэг гэр бүл шиг болох тийм их таймны дэлхийг дэхин дөрөө өнгөрсөн одоо ирээдүйд бүх хүмүүсийн бие хайрлаж сайхан нэг гэр бүл шиг дэлхийг бүтээн байгуулахын тулд энэ шинэ гарч ирэх ёстой юм байна. Энэ ерөнхийдөө энэ таван үрэгтэй тийм одоо шинэ үнийг гэдэг зүйл одоо гарч ирэх ёстой тийм энэ үерсэн бас бид нар тэрийг сайн сударстай шинэ тийм үнэ гэдэг юу юм болов гэдгийг одоо энийг дамжуулаад бүгдээ старт үзье гэж бодсон. За баярлалаа. За баярлалаа.